Баярлалаа. Тэгэхээр миний нэрийг Оюун гэдэг. За би санхүү эдийн засгийн их сургуульд 2001 оноос эхлээд ажиллаж байна. Анх багшаар орж исэн. Тэгээ 2007 оноос эхлээд тэнхимийн эрхлэгчээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. За сайн байна уу? Намайг Халина гэдэг. Би анх 2016 оны санхүү эдийн засгийн их сургуулийн бизнес эрх зүйн хөтөлбөрт ороод тэгээ 2020 онд Нябогийн хичнээнээр сураад төгссөн. Тэгээ одоогоор MCS Holding компани compliance officer хийж байгаа. За миний хувьд гэвэл 94-өөс 98 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургууль сурч агаад дараа нь 2001 оны хүртэл Бүгд найрамдахтай ард улсын Шандууны их сургуулийн хуулийн сургуульд сурч агаад ирсэн. Тэгэхээр оюутан насны дурсамж гэвэл мэдээж эрийг олон дурсамжтай зүйлүүд байгаа. Ялангуяа олон орны оюутнуудтай хамт суралцж исэн тэр үед бол нэлээд тийм дурсамжтай хөгжилтэй ийм үед байдаг. Ягаад тэгэхээр Африк, Аз, Европ ингээд мөн Америк оюутнууд бас нэг ангид сурахад бол хэлнийхээ юунаас төвшнгөөс болоод бас ойлголцохгүй ийм хөгжилтэй юмнууд бол зөндөө гардаг байсан л да. За. За би болохоор 16 оноос 20 онд сураад эрх зүгээр сураад тэгээ тухайн үед намайг сурж байхад манай ангид 30-аад хүүхэдтэйсэн баг ойролцоогоор. Тэгээ одоо бол айгүй ихсэн баг гэж бодож байна. Тэгээд манай оюутны найзууд манай ангийнх ер нь бол ихэвчлэн хуулийн салбарт ажиллаж байгаа гэж бодож байна. Тэгээд ажиллахдаа банк болон банк бусын салбарт илүү их ажиллаж байгаа болов уу гэж бодож байна. За мэдээж хэрэг цаг үе өөр болсон юм чи би ч одоо 20-30 жилийн өмнө оюутан байсан. Тэгэхээр одооны хүүхдүүд бол мэдээж өөр. Яагаад тэгэхээр миний намайг суралцж байх үед одоо оюутан байхад бол гар утасч байдгүй. Тийм л үед би ч одоо оюутан байсан байж шүү дээ. Тэгэхээр чи мэдээлэл одоо ирж хайхаас эхлээд мэдээж хэрэг маш их ялгаа байгаа. За тэр үед бол бид нар хуулийн номнуудыг монгол хэлээр унших боломж бол маш бага байсан. Тиймээс орос хэлээр, англи хэлээр, ингээд герман хэлээр өөрсдөө мэддэг хэлээр уншдаг байсан бол одоогийн оюутнуудад хэлний талаас ихэд хэл сайт англи хэлний төвшин сайтай учраас гадаад хэлээр уншихаас гадна хуулийн олон ном бүтээлүүд монгол хэлээрээ их хэлээрээ унших юм боломжтой болсон. За тийм учраас иймэрхүү техник, технологийн гэдэг янз бүрийн тийм ялгаанууд бол байна л да. Тэгээ ялгааг нь яриад байх юм бол маш олон ялгаа байгаа. Гэхдээ гол ялгааг нь бол хэллээ. Тэгэхээр хоёр өөр цаг үед суралцж байгаа гэдгээр мэдээж ялгаатай. За би бас тайлбарлая. Тэгээ манай халуунаач гэсэн бас яг ялгаагийн ажиллаж байгаа юм чинь гаргаад хэлэх байх. За 2013 онд бол хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан байдаг. Тэгэхээр ер нь Монгол улсад маш олон хуулийн сургуулиуд эрх зүйн мэргэжлэр сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа. Тэгэхээр бакалаврынхаа зэрэгээ аваад эрх зүйч болно гэсэн үг эрх зүйч болно. За үүнээс хойш мэргэжлэрээ 2 жил ажиллаж агаад хуульчийн сонгон шалгаруулалтанд орж тэнцээд хуульчийн мэргэжлийн тусгай үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтөй болдгоо. Тэгэхээр мэдээж сургуулаа төгсөөд шууд шүүгч болчихгүй. Яагаад тэгэхээр шүүгч болохын тулд тодорхой нас шалгуурууд бол заасан байна. Сонгон шалгаруулалтанд орно. Дахиад шүүгчийн шалгалтанд ороод ингээд тэнцэж шүүгч болно. Мөн прокурор ялгаагүй. За өмгөөлөгчийн хувьд бол бас хуулийн фирмд хуулийн нөхөрлөлд өмгөөлөгчийн туслах хийж агаад 2 жил мэргэжлээрээ ажиллаад хуульчийн сонгон шалгаруулалтанд тэнцэх юм бол бас хуваараа өмгөөл хийх боломжтой. Гэхдээ мэдээж хэрэг тухайн хүний туршлага, мэдлэг, чадвар гээд олон зүйлс бол нөлөөлдгөө. Би 20 онд төгсөөд тэгээ 21 онд хуулийн фирмд анх ажилласан. Тэгээд 21 онд ажилд орж байхдаа давхар оройчныгээр Нябогоо сурч ирсэн л та давхар ажиллаад. Тэгээд хуулийн фирмд тэгэж ажиллаж авах хугацаанд legal due diligence ч юм уу тиймэрхүү юмнууд их хийдэг байж байгаа. Тэгээд би дараа нь шууд компани өрч болоод карьерийн үед ингээд өөр газар ороод тэгээд энд ингээд ажиллаж явах хэвчээд
айгүй их тийм ялгаануудыг нь олж харж байна. За компани хуулийн фирмд бол ийм байх юм байна. За компани хуулж явах юм бол ийм байх юм байна. За тэгэхээр өмгөөлөгч болох юм бол бас ингээд өөр мэдээж хийх ажил нөө карьерийн хувьд өөр байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд яг ажил сургуулаа төгсчөөд ингээд айгүй олон газар өөрийгөө ингээд сориод үзээд алинд нь илүү би тохиромжтой байна. Өөрийгөө яг ингээд би өмгөөлөгч хийвэл илүү тохиромжтой байна уу? Би эсвэл зүгээр ингээд яг консалтинг хийдэг хүлж байна уу? Тэгээ эсвэл би яг компани тийм илүү санхүүдлын хүлж байна уу? Тэрийг айгүй өөрөө ингээд ойлгоод өөрийгөө мэдсэний дараа ингээд за өмгөөлөгч болох уу? Эсвэл би прокурор болох уу? Эсвэл ингээд шууд юм хуульчаар өөр тэ санхүү чиглэлээр ч юм ажиллах юм уу гэдгийг ингээд сонгох хэрэгтэй байна. За 10 жил байхдаа бол би яг ер нь бол би яг нийгмийн ухааны шинжлэх ухааны тал нийгмийн ухааны шинжлэх ухаанд ер нь ингээд тэр талын мэргэжил сонгох юм бол надад илүү зохих юм байна да гэж бодож исэн. За жишээ нэг ярих эсвэл юмыг ингээд ойлгож унших яг тэр талдаа илүү би ингэх юм байна. За юу ч гэсэн нийгмийн ухааны талын мэргэжил сонгох юм байна гэж бодсон. Тэгээд за муйс за дотоод хэргийг сургууль ингээд бүртгүүлээд тэгээ яагаад санхүүг сонгосон бэ гэхээр одоо яг санхүүд бизнесийн эрх зүй байх нь өөрөө санхүү суурьтай байх нь илүү давуу тал болох юм байна. Бусад одоо сургуулиудаас тийм болохоор яг CTS-ийг сонгож бизнес эрх зүй төлбөрт орчихсон. Одоо яг шууд би ч одоо 20 хэдэн жилийн өмнө орж исэн. Тэгээ тухайн үед сургуулаа төгсөөд бас өөр компанид хуулийн зөвлөхөөр ажиллаж агаад тэгээ санхүү эдийн засгийн их сургуульд багш шалгаруулж авнаа гэсэн одоо ажлын байрны нээлттэй зарыг хараад за энэ одоо сургуульд бас тэгээ шалгуулад үзье тэнцэх нь үгүй юу гэдэг. Ер нь миний багын мөрөөдөл бол багш болох мөрөөдөл бол байсан. Хүмүүстэй ярилцах, би их нээлттэй тийм яриа хүүхэд байсан учраас тэгээд ер нь одоо тэгээд бас юм залуу оюутнуудтай ажиллах чинь сайхан тийм гэгээлэг ийм одоо ажил байдаг. Тэгээд л одоо энэ сургуульд багшийн зарын дагуу анкет материалаа бүрдүүлээд ингээд шалгалтанд нь ороод тэнцэл одоо багшийн ажлын гараагаа эхэлсэнтэй тийм. За төгсөөд ажлын байр хэрэг байсан гэхээр яг хаана ажиллаж байгаас шалтгаалах бах тий. Хаана ажилламаар байгаагаас шалтгаалах бах. Maybe одоо ингээд за өмгөөлөх хуулийн фирмд ажилламаар байна. За компанид ажилламаар байна. За төрийн байгууллагад ажилламаар байна гэд бүх ингээд секторууд ч өөрөө нийлүүлэлт эрэлтний өөр байсан л да. Тэгээд ажлын ярилцлагад ороход бол за мэдээж би ингээд CTS-ийн эрх зүйн төгсөгчөө гэхэд мэдээж нөгөө санхүүгийн суурьтай. За дахиад 1 жил нябагаар сурсан болохоор ингээд тайлан хараад за балансын хувьд тайлан хараад унших чадвартай байсан. За энийг бол ярилцлаган дээр илүү нэг тийм тодцооч гэх юм уу? Илүү юм поинтлж өгч айгүй их ингэж орж исэн. Давуу талаа. Тийм давуу тал. За ер нь ингэж чадна одоо тэгээд ингээд CTS тахад айгүй олон одоо цүнхэн дотор ингээд хуулийн ном тооны машин бүгд цуг явдаг л байсан шүү дээ Нэг тиймэрхүү байдлаар илүү яг санхүү сүртэй оюутан, санхүү сүртэй эрх зүйн оюутан шүү гэдгийг илүү тодтогддог байсан. Ер нь одоо эрх зүйн хөтөлбөр маань бас нэлээд танигдж байна. Тэгээ тийм учраас жилээс жил манай хөтөлбөрт хэлж байгаа оюутнуудын тоо бол нэмэгдэж байна л да. Тэгэхээр би өнгөрсөн жилийн буюу 21-с 22 оны хичээлийн жилд одоо хөтөлбөрт хэлсэн нийт оюутнуудынхаа тоог ингээ хараад үзэх юм бол тухайн жил санхүү эдийн засгийн сургуульд элсэн оюутнуудын 15%-ийг манай эрх зүйн хөтөлбөрийн хүүхдүүд эзэлж байгаа. Үндсэндээ бол одоо санхүү эдийн засгийн сургуульд бакалаврын одоо зэрэгээр суралцж байгаа оюутнуудаас бол манай оюутнууд бол 4-т ордог. Хэвд оюутныхаа тоогоор одоо хамгийн олон оюутанд авал санхүү, тэгээ необо бизнесийн удирдлага, тэгэл дараа нь эрх зүйн хөтөлбөрийн оюутнууд орж байгаа гэсэн. За төгсөж байгаа хүүхдүүдийн хувьд бол ер нь ихэнх нь мэргэжлээрээ ажиллаж байна. За яг эрх зүйн мэргэжлээрээ одоо ажиллаж байгаа хүүхдүүд нь бол одоо судалгаагаар бол 75-аас 80% нь бол эрх зүйн мэргэжлээрээ ажиллаад за үлцийн нэг 20-оос 25% нь болохоор нөгөө эдийн засгийн санхүүгийн мэргэжлээрээ бас ингээд ажиллаж байгаа тийм юу бол байгаа. Тэгэхээр эндээс харах юм бол ер нь манай хүүхдүүдийн дийлэнх нь энэ эрх зүйн мэргэжилдээ үнэнч энэ мэргэжилдээ дуртай сонирхолтой яг энэ чиглэлээр
ажиллаж байгаа. Тэгээд түүн дээрээ нөгөө санхүү эдийн засаг Тэглэн Батх бүртгэлийн мэдлэгээ одоо давхар ингээ ашиглаад ийм суурьтай өөрийнхөө давуу талаа бас нэлээ ашигладаг болох нь бол харагдаж байгаа юм тий. Хөрвөх чадвар сайтай гэж одоо хэлж болохоор нь шүү дээ тий. Тийм ажлын байрнаар гараад ч гэсэн ер нь за шууд ингээд Няпогоор ажил болж гинэ гэд хөрвж байгаа нөгөөрөө айгүй давуу тал зөвхөн хуулиар ингээ хууль ингээ ажиллаад биш байлаа гэхэд за Няпогоор ажиллая гэдэг сонголт байна гэдэг өөр амар давуу талтай бас. За яг нөгөө нэг ингээд ажил дээр гараад удаагүй болохоор одоо тэр хэцүү байсан, тэр бахархал байсан гэдэг бол хилээд ах. Maybe нөгөө нэг яг ажил дээр гараад яг өөрийгөө олоод хуульч гэдэг болоход 2-3 жил надад шаардлагатай ах гэж би бодож байна л да. Тэгээд оюутан байх хугацаанд бол хэцүү санагдчихсэн юм ингээд манай сургуульч өөрөө бас англи хэл 2 жил ордог байсан болохоор ингээд хэцүү ингээд шууд ингээд төр хэцүү амар хэцүү хичээлээ шууд бодоод үргэлжлэл англи хэл ороод ингээд нэг тийм амар юутай байсан. Гэхдээ тэр нь өөрөө бидний нэг амар флексибл юмд уян хатан байх тийм юмд амар их сургасан. Тэр бол ингээд амар хэцүү санагдчихсэн боловч бас нэг талаар айгүй гараад амар бахархмаар санагдчихсэн зүйл. Ер нь бол эрхцүүч гэдэг бол маш эртний мэрэгжил шүү дээ. Эрхцүүч бол ер нь эртний мэрэгжил. Дээрэс нь энэ мэрэгжил бол нийгмийн эмч гэдэг утгаараа нийгэмд болж үтэхгүй байгаа тэр зүйлийг одоо эмчлэх шудраг ёсыг тогтооход гол чухал үүрэг гүйцэтгэдэг одоо ийм чухал нийгмийн эмч гэдэг мэрэгжил талаас нь бол би мэдээж ярих бахархдаг. За мэдээж энэ мэрэгжилд бол бас хэцүү юм байгаа. Яагаад тэгэхээр хуулийн одоо хүрээнд хүний эрх хэрэгчлөөнд халдах ийм шийдвэр одоо гаргадгаараа бас энэ мэрэгжил бол бас ээдрээтэй хэцүү. Тийм учраас тухайн одоо хүнээс маш олон талын ур чадвар шаарддаг ийм л одоо мэрэгжил гэж хэлэх байна да. Гой асуулт байна. Манай оюутнууд бол одоо маш ухаалаг ийм оюутнууд байдаг. Тийм учраас багш нарын заасан зүйлийг заагаагүй ч гэсэн өөрсдөө бие даагаад мэрэгжлийнхаа талын мэдлэгээ олол дээшлүүлэх бүрэн боломжтой. Ер нь энэ 4 жилийн хугацаанд бол оюутнууд маань маш олон зүйлийг одоо сурч чаддаг тий. Миний хувьд бол оюутнуудаа юу гэж боддог вэ гэхээр хүн байхыг л сайн одоо тий хүн байгаасай. Ер нь өөрийнхөө ирээдүйн ажлаа амьдрал гэж боддог. Тийм л одоо хандлагад сураасаа гэж боддог. Яагаад тэгэхээр ажил гэж харддаггүй, ажлыг карьер гэж харддаггүй, ажлыг амьдрал гэж хардаг байх нь энэ мэрэгжлийн одоо цөмөн онцлог нь гэж одоо хэлж болно. Яагаад тэгэхээр энэ мэрэгжлийн цаана дандаа хүмүүсийн амьдрал байдаг. Тэгэхээр өөрийнхөө одоо ажлыг амьдрал гэж одоо хардаг тийм л чадварт одоо суралцсан. Өөрөөр хэлэх юм бол илүү одоо ёс суртахуунлаг тий хүн байгаасай, хүн байх тэр чадварт л одоо суралцаасай л гэдгийг бол би оюутнуудаа бас захиж хэлхийг хүсдэгэ. За 3 юм байна. Хамгийн эхлээд бол яг багшийн хэлсэн шиг ингээд амар ёс зүйтэй байгаасаа гэж үсэж байна. Энэ мэрэгжил өөрөө айгүй ёс зүйтэй байхыг шаарддаг. Хүн амар мундаг мэрэгжилтнийхээ өмнө амар мундаг ёс зүйтэй хүн байгаасаа гэж бодож байна. Хоёр дахь юм бол багш нөгөө суралцах гэдэг чинь өөрөө хоёр талын үйл ажиллагаа гэдэг. Багшийн хэлж байгаас гадна өөрөө ингээд багшийнхаа хэлж байгааг айгүй сайн сонсож байгаа ч гэсэн үргэлжлүүлээ судалдаг, суралцдаг. Тэгээ багшийн хэлснээс хязгаарлагдгүй тийм эрэл хайгуулж тийм оюутнууд байгаасай, судалгаа шинжилгээ сайн хийдэг байгаасай. Тэгээ оюутан цагнаас угаасаа хамгийн гоёнаас хамгийн гоё завтай амар завгүй юм шиг санагддаг ч гэсэн амар завтай айгүй гоё нас байдаг. Тэгээд мэдээж тэр насан дээрээ ч гэсэн гоё enjoy хийгээд тий. Гэхдээ тэгээд ийм эрэл хайгуулч тийм мэдлэгт өөрөө тийм өсвөлэн оюутан байгаасаа гэж хүсэж байна. Гуравт ингээд зөвхөн сургуулаараа хязгаарлагдахгүй Монголд аягүй олон хуулийн сургуулиуд байгаа бүгдээрээ мэдж байгаа. Тэр хуулийн сургуулиуд ингээд дунд болж байгаа эрдэм шинжилгээний ажил тэ эсвэл ингээд хамтран зохион байгуулдаг тэмцээнүүд тийм газруудаар яваад өөрөө би хэзээсээ оюутан би өөрөө ямар төвшөнд байна. Бусад оюутнууд ямар төвшөнд байна гэх тэрийг амар сайн мэддэг байгаасаа амар сургуультаа ингээд амар лаг байсан ч гэсэн яг бусад хүнтэй өөрийгөө харьцуулаад тэг ингээд тэрийгэ мотивашн болгоод тэгээд оюутнууд маань айгуу гоё тийм байгаасаа гэж хүсэж байна.